зэвсэг түвшний 98 жил алах голын 80 жилийн ойг өгтөн дүүргүүдэд ерөнхий боловсролын Ахлах аймгийн 96 сургуулийн Ахлах аймгийн 1404 сурагч оролцсон нэгдүгээр үед амжилттай оролцсон сурагчид баяр хүргэж амжилтыг хүсье. Өнөөдөр болж байгаа 2 дугаар шатны шалгуулалтад дүүргүүдээс шалгарсан баг тамирчид жигссэн байна. Хүрэлцэн ирсэн багш сурагч та бүхэндээ спортын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Ийхүү цэрэг спортын дүлд тэмцээн нээснийг мэдэгдэе. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирчийн нарийн хэмжээт ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг цэрэг спортын дөл тоглолт маань 9 дүүргийнхээ аваргыг шалгаруулахаар одоо өнөөдөр жигдэрэн жигссэн байна. За энэхүү тэмцээн маань засаг даргын удирдамж гараад 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж явдаг. Энэ жил 2019 оны хувьд гэх юм бол 3 сарын 18-наас өмнө 9 дүүргийн хэмжээнд 97 сургуулийн 1440 гаруй сурагчид оролцсон 1-р шатны шалгуулалт маань болсон байгаа. За энэхүү 1-р шатны шалгуулалтыг зэвсэг түвшний 98 жилийн алах голын ялалтын 90 жилийн ой нэрмжит болгож явуулснараа онцлог байгаа. За өнөөдрийн хувьд гэх юм бол 9 сургуулиас шалгарсан шилдэгүүд маань нийтдээ 12 төрөл үзүүлэлт норматив дасгалуудыг хийж гүйцэтгэхээр зуулсан байна. Энэ тухайлах юм бол гранат шидэлт, жагсаалын бэлтгэл, 16 тоот дасгал, эмнэлгийн бэлтгэл, цогцлбор дасгал, буухай гүйлт, урлагийн одоо номер, ханын сонин гэх мэтлэн одоо энэ удирдамжин заагдсан үзүүлэлт тэмцээнүүдэд оролцохоор бэлдсэн байна. Сургуулиудын хувьд гэх юм бол бас жигд өрсөлдөөнтэй хүн бүхэн сургууль бүхэн амжилттай бэлдсэн шилдэгэн шилдэгүүд оролцож байгаагаараа бас онцлогтой байна. Ач холбогдлын талаар тэмцээний цаашдаа. Тэмцээний ач холбогдлын хувьд гэх юм бол ерөнхий боловсролын сургуулиудыг аль болохоор одоо энэ тэмцээнд бүрэн хамруулах, тэр оролцож байгаа сургууль хамт олон багш нарын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, тэмцээнд оролцсонараа сурагчдын бие бэлтэр, төсвөр хатуужил дээшлэх, мөн одоо энэ тэмцээний ач холбогдол юм бол цэрэг өх оронч үзэл төлөвшүүлэх энэ үзлэгт гол зорилготой нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батлан хамгаалахын сайдын хооронд байгуулсан гэрээнд хүртэл одоо энэ цэрэг өх оронч үзлийг төлөвшүүлэх, эмнэлгийн ажлыг одоо зохион байгуулах талаар заалтууд байгаа. Энийн нэгэн ажил болж байгаагаараа бас онцлогтой байгаа. Ер нь одоо энэ тэмцээнд оролцсоноор энэ тасгийн 12 бие бүрэлдэхүүн эмнэлгийн тусламж үзүүлж чадж байна. Цэрэг хувцаараа жигдэрнэ гэдэг бол энэ цэргийн дүрмийн дагуу үйл ажиллагаанд оролцож нэгэн дугаар, нэгэн командаар оролцох ийм дадлага чадвар хамт олон сэтгэлгээг бас бий болгож байна. Биеийн тамирын шалгуур үзүүлэлт сорилыг давж чадсанаараа төсвөр хатуужил хурд тийм одоо энэ шалгуур үзүүлэлтийг бас хуучин эзэмшиж байгаагаар онцлогтой гэж бодож байгаа. Нийслэлийн хатгадур хамгаалалт сургуулийн нэгүр тасаг тасгал төлөвшөгч бүржийн баатарсан. Нийслэлийн гадаахтур ерөнхий боловсролын 104 сургуулийн чанар тасаг тасгал төлөвшөгч давд бүржийн бол Хөдөлмөрийн хавьяаны улаан түгийн ерөнхий боловсролын 3 сургуулийн алтан од тасаг тасгал төлөвшөгч Содорвын сосруур. Хамгаалахын яам нийслэлийн засаг даргын хамгийн газар хамтран энэ арга хэмжээг жил болгон зохион байгуулдаг. Ач холбогдол нь бол хүүхэд залуучуудыг бас бие бэлтрийн өвдөг хүмүүжлэлтэй болов оюухан бас бие бэлтрийн одоо хөгжлийн улам одоо нэмэгдүүлэх, дээшлүүлэх бас хатт гэж ярьдаг. Тэгээд бэлтгэгдсэн эрүүл боловсролтой чадварлаг иргэнийг бий болгоход бид багаас нь одоо ерөнхий боловсролын сургуулиуд, бага одоо дунд сургуулиудын оюутан сурагчдыг олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, спорт, урлаг соёлын чиглэлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулахаас гадна цэрэг эх оронч үзэл энэ одоо бас үнэт зүйлийг
энэ улсын ирээдүйн болсон хүүхэд багчуудаа бас илүү таниулах, сурталчлах, дээрээс нь бас бие сэтгэлээр нь мэдрүүлэх замаар ирээдүйн үн цэнтэй Монгол иргэнийг бий болгох нь бидний хамгийн чухал үүрэг байна. Тийм ч учраас засаг даргын хуулиар үлдээсэн үүргийн хүрээнд бас энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах яамтай энэ ажиллагаагаа улам өргөжүүлж, за энэний зэрэгцээ бас олон хөтөлбөрүүд явагдгийг та бүхэн мэдж байгаа. Оюутан сурагч хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Хэрэгж эхлээд үр дүн гарч байгаа. Хүүхэд залуучуудын идэвх бас санаачлах оролцоо улам нэмэгдэж байгаа. Тэр хэрээрээ энэ Монгол залуучууд бас одоо төвчөө хатуужилтаа өөрийн гэсэн үжил бодолтой өнөд зүйлтэй эргээд түүнийхээ төлөө тууштай явдаг, зорилготой тэр зорилгынхаа төлөө бас одоо бусад нөхдүүдийнхээ хамт багаар ажилдаг байх юм зарчмыг одоо хүмүүжил төлөвчлөлийн нэг хэсэг боловсруулах нь Монгол улсын нийслэлийн одоо бас удирдлагуудын нийслэлийн одоо бас хэмжээнд авчиржүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн энэ одоо ач холбогдол нь оршиж байгаа гэж ойлгож байна.